хоосон мөнгө заяатай хүний бол мөнгө бие хоосон мөнгө залхуу хүний хаан мөнгө тулдаанууд дээр тосвол шувуу шиг цуваад ирнэ мөнгө дурвин хэрвээ хүрвэд шувуу шиг үргээд гиснэ мөнгөнд дургүй хич байхгүй мөнгөгүй бүх юм хаач байхгүй ие мөнгийг хүндэд ариу мөнгийг сонгон мэдтатаач Зээ money мөнгө одоо дунтаагүй хүмүүс зориулсан мөнгө үдшийн подкаст эхэлж байна. За өнөөдөр бол эпизод 4. Тэгээ 4-р эпизодоор мэдээж танд маш хэрэгтэй ялангуяа мөнгө олоход хэрэгтэй тийм мэдээллийг одоо хуваалцаж өргөх болно. Энэ бол манай подкастын уламжлал. Харамсалтай нь энэ жилд болохоор энэ подкастын тогтмол ойрхон хийж чадахгүй байна. Гэхдээ тодорхой хугацаа өнгөрсний дараа нэлээд одоо ойрхон энэ подкастаа явуулах болно. Ялангуяа 25 он эхлэх юм бол өдөр болгоо хийжсэн ч болохоор байна. За тэгэхээр мөнгө үдшийн подкаст тогтооморлно. За өмнөх подкастаа маань үзчихсэн хүмүүс бол мэднэ. Эндээс бол заавал танд хэрэгтэй ямар нэг юм байдаг. Тэгээд энийг та бол мэдчих авах болно. За өнөөдөр болохоор хуваалцаар гой санаанууд байгаа. Бас хайж судалж байгаа долж мэдсэн зүйлүүд бий. За тэдгээр зүйлүүдээ та бүхэнтэй одоо хуваалцъя гэж бодож байна. За тэгээ амдэр үзэж байгаа бол commented live гэж бичээрэй. Тэгээд энэ подкаст маань нэг 40 минут явах, 45 минут. Тийм болохоор та бүхний нэг чилээж зовохгүй гэж бодож байна. За тэгэхээр өнөөдөр миний хийж байгаа сурталчилгаанд одоо нэг зүйл нэмэгдсэн нь бол юу вэ гэхлээр за тэрийгээ би одоо үзүүлье. За тийм ээ. Онлайн баталгаат орчуулгын ийм үйл ажиллагааг өнөөдөр гинт сурталчлаад явчихсан. Би бол өнөөдрийн байдлаар болохоор Remax агент хийж байна. Энэ бол миний одоо гол үйл ажиллагаа, гол одоо үндсэн ажил маань болоод байгаа. Мөн түүний хажуугаар би бас Atomy гэдэг бизнесийг хийдэг. Энэ бас миний одоо гол үйл ажиллагаа мөн үү гэхээр яхааргүй мөн. Тэгсэн чинь юм 3 дахь үйл ажиллагаа нэмэгдээд ирсэн нь ямар учиртай вэ гэхээр би бол нэлээд хэдэн жилийн өмнө болохоор юм баталгаад орчуулгын товчоо байгуулад тэгээд ажиллаулж ирсэн. Тэгээд ялангуяа одоо хамгийн хүнд хэцүү ийм үед болохоор энэ баталгаад орчуулгаар болохоор ямар ч байсан өөрийн одоо миний энэ дотор байдаг ур чадвар юм чинь би болохоор зүгээр одоо бүр ядарсан цагт бол орчуулга хийгээд ингээд шууд мөнгөтэй болдог юм боломжтой байсан. Тэгээд яг хуу онлайн баталгаад орчуулгын товчоо гэдэг нэртэй ийм пэйжийг бол нэлээд дээр одоо нээгээд тэгээд нэг их жахт тэнд юм пост юм тавьж байгаагүй. Гэхдээ түлхүүрээрээ keyboard-ороо онлайн гэдэг үг орчуулсан байна. Тэгээ баталгаад орчуулга гэдэг үг нь байна. Орчуулгын товчоо гэдэг үг нь орчуулга гэдэг үг нь байгаа учраас эхний хэдэн жил болохоор энэ шинээр нээсэн пэйж бол өрдсөн. Хуантан татдаггүй юм байна. Жишээлбэл одоо болохоор би агент буян нэмэх гэдэг Remax агент буян нэмэх гэсэн пэйж нээсэн байгаа боловч тэнд бол нэг хайхтар одоо үзэлт хуантан бол хандахгүй гэдээ би өөрөө бол мэдээд байгаа. Хизээ энэ бол хүмүүсийн хандалд орж ирж байна гэхэлэр тодорхой хугацаа өнгөрсний дараа миний тэр орчуулгын төвчөөний хуудас болохоор бараг 2-3 жил зөв зүгээр ингээ байжсан. Харамсалтай нь тэнд болохоор би хуучин дугаараа утасны одоо хэрэглэгээ болчихсон өгчихсөн. Ийм утасны дугаарыг
тавьчихсан байсан. Тэгээ өөрөө бүр юм пэйж байдгаа ч мартцсан байжтал нэг ингээд ороод харсан чинь боос төвчнөө олон хүмүүс бичсэн байт юм байна. За тэгээд зөвхөн утасны дугаараа одоо барьж байгаа утасны дугаараа тавиал ингээл явахт бол шууд энэ баталгаа тусчуулгын ажил маань ингээд дахиад ундраад эхэлчихсэн. Тэгээд ердөөсөө сүүлийн хэдэн сар бол тогтмол орчуулга хийж байна. Тэгээд дандаа голдуу тодруулах тийм мэтийн одоо лавлгаа, итгэмжлэл гэрчлэгээ, үйл хөдлөлийн одоо бас Монголиогоос гаргасан лавлгаа гэх зэрэг ийм зүйлүүдийг болохоор мэддэг хэдэл рүү одоо орчуулаад тэгээд бас нэмэлт орлого олох юм боломжтой байна. За тэгэхээр өнөөдрийн одоо энэ хүү мөнгө подкастаар ярих одоо зүйл маань та бүхэндээ хуваалцах зүйл болохоор энэ мэдээж одоо яг ийм орчуулгын тухай бол ярихгүй. Гэхдээ орчуулгатай холбоотой зүйл ярих учраас ийм юм руу ингээд оруулсан. За тийм байна. Тэгэхээр юутай холбоотой ярьж байгаа нөхөр ямар ч байсан аливаа бизнестэй хайсан танд болохоор хэрэглэгч хэрэгтэй. Хэрэглэгчтэй өнөөдөр би танаас олж байна гэхээр энэ онлайнаас олж байна. Мөн эндээс бид болохоор сошиал медиа зэрэг энэ олон нийтийн сүлжээгээр дамжуулаад олон платформуд олон зорилттой юм платформуд бий. Энийгээр дамжуулаад бид болохоор дэлхийн одоо бүх хүмүүсттэй өнөөдөр дэлхийд хэдэн хүн байна? 7 тэрбум байна уу? 8 тэрбум өрсөн үгүй юу? Ийшгээ хандаж одоо өөрсдийнхөө үзэл санаа одоо бодлоо мөн одоо бүтээгдэхүүнээ өөрөөр хэлбэл бодлуудаа олсоор захин бүтээгдэхүүн болгоод тэгээд одоо энэ дэлхийд хандаад ингээд сурталчлах тэгээд борлуулах юм боломж бол бидний яг гарт өнөөдөр ороод ирсэн. Өмнөх үеийн одоо хүмүүст маань бол ийм гайхалтай сайхан боломжууд өнөөдөр бол байгаагүй. За тэгэхээр өнөөдөр одоо гол сэдв тэгээд энэ орчуулгатай холбоотой боловч яг орчуулга хийх нэг тухай бол би ярих гаггүй. Харин хэлээр дамжуулаад өөрсдийнхөө одоо аливаа бодлыг одоо илэрхийлээд дэлхийн одоо нийтэд бол гаргах юм боломж бол байна гэж хэлдэг байна. За тэгээд өнөөдөр бол гайхалтай энэ одоо хиймэл оюун ухаан гэдэг юм уу artificial intelligence гэдэг юмыг ашиглаад бид болохоор хэн нэгний тусламжгүйгээр ямар нэгэн одоо ажилтныг одоо ажилдаа авч цалинжуулж тэ инх шаардлагагүйгээр одоо тэр битэл бидэнд ерөөсөө офис байвч хэрэггүй зүгээр гэртээ лаптоп утастай гар утастайгаа байж хат компьютер гар утастай бид болохоор нөгөө мөрөөдөд байсан одоо ном бичээд гаргах чи энэ тэрэ одоо өөрт чинь боддог альва юм бодлоо таавал шууд захин бүтээгдэхүүн болов захин одоо инфо продукт гэдэг чинь ийм зүйл болгоод та гарах боломжтой. Энэ тухай өнөөдөр ярих гэсэн юм. За тийм байна. Тэгэхээр бас нэг зүйлийг хэлье. Энэ зомби энэ NAS Summit гэдэгт бол оролцсон амар идэвхтэй оролцоод тэгээ эндээс юу олж мэдсэн бэ гэхээр энэ NAS Summit дээр энэ нөгөө Nasser гэдэг энэ нөгөө хүн юу хэлсэн бэ гэхээр хэрвээ та нар олон нийтийн сүлжээ сошиал дээр ажиллах гэж байгаа бол сурталчилгаа хийх гэж байгаа бол ердөөсөө тэр олон улсын хэлээр яриа гэж. Миний ердөөсөө энэ NAS Summit-аас авсан хамгийн гол санаа болохоор хэрвээ одоо дэлхийн нийтэд 7 тэрбум хүнд одоо хандаж 7 юм уу 8 тэрбум хүрсэн хүмүүст хандах гэж байгаа бол ердөөсөө NAS юу гэж хэлсэн бэ гэхээр англиар яриа гэж. За тэгэхээр бол англиар бол ярих хэрэгтэй. Монголоор яриад тахлаар чинь зөвхөн Монголтой гэдэг ийм маягаар бол сурталчилгаа хийгдэт байгаа юм. Тэгтээ
Яг хоо зөвхөн монголоор яриад байж болно. Гэхдээ яагаад энэ НАС-ын хэлснийг дагаад англиар энэ хаяа бас ярьж явах хэрэгтэй вэ гэдэг. Энэ талаар авч үзвэл яагаад гэвэл таны бодлыг чинь одоо хэд дахин 10 дахин 100 дахин одоо үржүүлээд тэгээд өшөө баяжуулаад тэгээ өөрөө чинь одоо бодож исэн санаа нь улам баяжуулаад одоо үнэхээр гайхалтай зүйл болгодог. Ийм зүйл нь болохоор тэр хийм оюун ухаан artificial intelligence гэж байгаа. Энэ artificial intelligence-ийн зүйлүүд нь болохоор өнөөдрийн байдлаар ердөөсөө дандаа англи хэл дээр байна. Тийм, англи хэл дээр. Би өнөөдөр ингээ бас монгол хэлээр энэ AI хэр ажиллах нь гэж бас оролдож үзлээ. Хобби, миний хобби учраас. За тэгтэл болохоор бас бардгүй юм байна. Арай өнөөдөр бол монгол хэлээр ажилладаг тийм AI-уд бол арай гарч ирээгүй. Гэхдээ зарим нэг нөхдүүд болохоор үнэхээр гайхалтай юм бас хийгээд байх шиг байсан. Гэхдээ яг юуг ашиглаж хийгээд байгааг би одоогоор сайн мэдэхгүй байгаа учраас монголоор ингээд өөрийнхөө санааг үржүүлэх 10 дахин 100 дахин үржүүлэх ийм боломж бол одоогийн байдлаар бол жоохон хомс байна гэж хэлэх гэж юм. За тийм учраас зайлшгүй одоо англи хэл дээр ажиллахаас өөр аргагүй. Тэгээ гинт одоо нэг буян нэмэгчин профайл дээр шувтан англиар ингээд яриад ирэнгүүт за яг үнэндээ хэлэхэд бол би тийм ч бас гоё дуудлага модлохгүй. Гэхдээ миний одоо англиар ярих хэлж байгаа зүйл маань болохоор зүйлийг маань хамгийн гоё нь бол юу вэ гэхээр AI буюу энэ хиймэл оюун ухаан бол уншаад ойлгоод байгаа. Тэгээд сэрүүлээд одоо бичиг болгоод гаргаж өгч байна. Тэгээд би өөрийгөө одоо хэр зөв ярьдгийг ингээд AI шалгаад үзэхлээр ерөнхийдөө би бол айгүй муухай дуудлагатай. Тэгээд хөвшөрж байгаа болохоор бүр муухай дуудлагатай. Тэгээд шүд амгүй ингээд ярьсан ч гэсэн миний ярьж байгаа зүйлийг AI бол айгүй зөв байрч авч байгаа. Тэр нь бол үнэхээр гайхалтай. За тэгээд AI чинь миний бодож ирсэн өнөөдөр нэг гэхдээ би мэдээж бол амар тийм гавал хүн биш те. Гэхдээ нэг яг нэг энэ чиглэл гинт одоо тийм нэг санаа манаа бурхнаас авч ирдэг юм хаамс. Тэрийг ингээд хальт молт илэрхийлээд ингэнгүүт чинь AI шууд барьж аваад энэ чинь ингээд бол дэлгэрүүлээд үнэхээр гайхалтай юм болгоод авдаг юм байна. Тийм ийм технологиуд нь өнөөдөр гарчихсан. За тэгээд хамгийн гол нь тэрийг видео форматтай ургуулад энэ видео болгочих болж байна. Тэгээд шууд текст болгоод авчиж байгаа. За тэгэнгүүт контент үржүүлэхийн формул гэж ярьдаг. Энэ болохоор нэг хийсэн контентыг би зүгээр гар утсаа барьж аваад нэг юм үнэхээр царай мото ус мөсөж самнаагүй өрөөсөө амтан гарч ирээд бла бла благаа өглөө бүр нэг юм хэлчихлээ. За тэрийг маань шууд барьж аваад ингээд контент үржүүлэх гэж ярьж байгаа. Үржүүлэх юм боломжийг AI бол бүрдүүлчихтэй. Тэгэхээр бол текстээр ингээд юу гараад ирэнгүүт жижиг блогийн артикл нийтлээд байх боломж нэгдэж байна. За блогийн артиклаа болохоор Pinterest гэдэг зураг пинүүд хийгээд тэгээ Pinterest гэдэг платформ дээр тавингуудаа блог руу гаж шилжүүлээд байж болж байна. За тэр блогийн артиклуудаа барьж аваад ингээ ном болгочих болж байна. За тэгээд тэр одоо санаануудаа мөн одоо видео болгоод авах боломжтой байна. Видео гэхдээ өнөөдрийн байдлаар YouTube юм уу TikTok гэх зэрэг платформуд дээр ийм босоо бөгөөд богино хэмжээний shorts тийм видеонуудыг болохоор энэ хиймэл зохион хиймэл оюун ухааны тусламжтайгаар бол маш олныг үйлдвэрлээд за доод тал нь 30 видео тэгээ болж игэл 100 видео гаргасан. Түүн дээр бол заавал өөрийнхөө нүүр царайг бол үзүүлэх шаардлагагүй faceless видео гэж байна. Тэгэхээр YouTube-ийн одоо тийм сувг нэгээд өөрийнхөө бодож байгаа өөрөө чинь одоо юу гэдэг passion одоо obsession болоод байгаа
тэр санааныхаа хүрээнд ингээ бараг 100 гаруй видеог бол үйлдвэрлээд нийтлэх юм боломж гарч байгаа. За тэгээд түрүүн тэр орчуулгын одоо төвчөөний маань хуудас эхнийхээ 1-2 жил ердөөсөө хүн орж үзэхгүй байгаа юм шиг ингээд төлөөд ингээ байжсэн бол 2 жил 3 дахь жилээсээ бол ердөөсөө би миний зүгээс ямар нэгэн ажил хийгээг байж тэр ингээд юу трафик гэдэг ч тийм үзэлт хандлт гэх юм уу тийм бол эрс нэмэгдээд явчих тийм байна. За тэгэхээр бол жишээлбэл англи дээр хальт малт яриад болохгүй бол Google Translate-ээр юм орчуулад тэрийг зөв камера барьж агаад тэг яаж харагдах чинь ердөөсөө хамаагүй бла бла гэд чатлынхаа ирээр нэг уншаад ингээд ийм түүхий видео гаргацсан бол энийг одоо та бол аймаар үржүүлж болдгийм байна гэдгийг одоо мэдлээ. За тэгээд энэ одоо юуг хэрэглэж ингэж үржүүлж болж байна гэдэг энэ зүйлийг бол өнөөдрийн эпизодоор та бүхэнтэй хуваалцаад тэгээд ингээд дуусгана. Энэ бол танд бол хэрэгтэй. Энэ тухай бол өөр та бол хаана ч ярихгүй байгаа. Тэгээд энэ буян нэмэх гэдэг энэ нөхцөлд яриад байгаа шүү гэдгийг бол хэлээд. За тэгээд нэг зүйлийг үзүүлье. За би одоо үйл хөдлөлийн агент хийж байна. Тэгээд агент хийгээд утсаар ингээ хүмүүстэй ярих гэхэлэр ихэнх хүмүүс одоо би агенттай одоо ажиллахгүй гэдэг тийм ийм зүйл бол хэлдэг. Тэгэхээр бол надад болохоор одоо тэр агенттай одоо ажилламааргүй байна. Зуучлалгүйгээр одоо үйл хөдлөхөө зарыг гэсэн ийм хүмүүст чиглэсэн ийм одоо мэдээлэл би гаргах ийм шаардлага надад байгаа. Жишээлбэл энэ жишээн дээр жишээ болгож ярьж байгаа шүү. Тэгээд заавал үйл хөдлөх рүү ор гэж байгаа юм уу? Эсвэл атомыг сүлжээний бизнес хий гэж би энэ эпизодоор бол ямар нэгэн тийм зүйл бол тулгдаггүй. За тэгээд харин энэ жишээн дээр хэрхэн санааг үржүүлж болох вэ гэдгийг үзүүлэх гэсэн. За тэгээд яг бодит практик зөвлөгөө өгнө. За үзээд тэмдэглээд бол та бас энийг бол хийж болно. За тэгээ явъя. За эхлээд болохоор ингээд нэг видео сонгоод авъя гэж бодъё. Shift 7. За нэг шалгаатах энэ юугаа дэлгэцөө хуваалцчихсан байна. За дэлгэцөө хуваалцлаа. За YouTube дээр болохоор зүгээр ингээд хайлт хийгээд тэгээ энэ нь болохоор хин бай гэдэг нь одоо мэдхгүй. Гэхдээ Market Watch гэдэг ийм сувг дээр Pros and Cons of Working with a Real Estate Agent гэж байна. Explainomics. За энэ бол мэдээж зүгээр интернетээс одоо төвөрлсөн ийм мэдээллийг бацаад ийм видео хийсэн ийм блогер юм уу? So Market Watch гэдэг нэг юм сувгийн нөхөр байна. За энэ бол ингээд ердөөсөө 5 минут 17 секундын видео. За тэгэхээр энэ бол мэдээж нэг тийм 1-р ангийн хүүхдэд цэцэрлэгийн хүүхдэд одоо үйл хөдлөлийн агент гэж юу юм бэ? Энэ тухай одоо ярьж заасан ийм видео байгаа. Гэхдээ энийг бол би ингээд 5 минут үзчих. Үнэхээр тийм юу төвчээр алга. Тэгээд энд одоо чухам юу ярьж байгааг ингээд зөвөр нэг чихээр сонсоод ингээд явахлаар бол надад бол тогтож үлдэхгүй. Харин энийг би болохоор текст болгоод авах шаардлагатай байна. Тэгэхээр би юу хийх вэ гэхээр энийг копиж аваад тэгээд TurboScribe гэдэг ийм юм дээр нэгдүгээр текст болгож авахыг хүсэж байна. Тэгэхээр энэ ямар юу вэ гэхээр энэ бас AI-ийн тусламжтайгаар альва видеог 30 минут хүртэл видеог юу болгодог. За хүлээж байгаарай. Shift 1 текст болгодог ийм AI байгаа маа. За тэгээд цаашгаа өшөө яаж үржүүлэхийг бол үзүүлье гэж утсан юм.
За тэгээд одоо жишээлбэл саяны юугаа үзүүлэхэд линк нь болохоор юм байна. TurboScribe AI гэдэг. За энийг хэрвээ дэлгэцээр харж байгаа бол тэмдэглээд аваарай. За тэгээ энэ рүү одоо үнгүүгээр өөрийнхөө одоо Google-ээр дамжуулаад одоо бүртгүүлээд орчиж болно. За тэгээд энэ TurboScribe AI гэдгээр өдөр болгон 3 видео 30 минут хүртэл 3 видеог та текст болгох боломжтой юм. За тэгэхээр энэ жишээг одоо үзүүлье. Тэгээд ийм нэг YouTube видео олцглоо миний агентийн ажилтай одоо шууд холбоотой. Тэгэхээр энд бол би одоо яах вэ гэхээр энэ линкийг яг эндээс нь share гэж дараад копитод авчий. За тэгэнгүүтээ TurboScribe руугаа орлоо. Transcribe file гэдэг дээр товч дээр нь орлоо. За хэрвээ компьютертаа ингээд бичлэг хийгээд авчихсан 30 минут хүртэлх юм видео байгаа бол эсвэл ямар нэгэн хурал морлын эсвэл ямар нэгэн одоо ярилцлагын эсвэл өөрөө одоо уншчихсан юм уу өөрөө бодож байгаад нэг юм хэлчихсэн видео байгаа бол энэ дээр browse file гэдэг дээр нь дараад ишгээр видеого татаад оруулна. Үгүй бол энэ баруун дээр болон дээрх энэ дээр нь дарлаа. Тэгээ саяны дээр одоо агенттай ажиллах одоо давуу сул тал гэсэн видеог би энэ линкийг энэ дээр пэстлээд тэгээ импортод орчиж байгаа. За тэгэнгүүтээ энэ чита дэлхийн тэгээ халим зогс гэдэг дээр нь энэ удаан гэж байгаа юм байна уу. Тэгээд энэ хэл нь бол English USA байгаа. Тэгээ transcribe гэдэг дээр ингээд арчлаар pros and cons of working with real estate гэдэг үйл хөдлөлийн агенттай ажиллах одоо давуу сул тал гэсэн ийм видеог бол шууд энэ саяны видео 15 минутын видеог шууд текст болгож байна. Тэгэхээр энд бол энэ 38%, 46% гэдэг хувь нь бол гарч байна. За уучлаарай. За энд ингээд жоохон хүлээгээд 91%, 98%. За ногоон болчихлоо гэж байна. Transcribe чинь хийчихсэн гэж байна. За энэ дээр нь дарлаа. За тэгээд ингээд аваад үзэхлээр яг нөгөө энэ видеон дээр байгаа бүх текстийг ингээд текст болгоод авчихлаа. За тэгээд шалгая гэвэл энэ дээр нь дараад за энэ нөгөө видеоны дуу энд бол яваад тэгээ текст нь бол энд ингээд яг даваад яваад байна л та. Тэгэхээр ингээд энийг нэг сонсонгоо нэг гүйлгэж хараад тэгэхдээ одоо гол одоо санаанууд нь хаана байна вэ гэдгийг эндээс ингээд шүүгээд харчиж болж байгаа. За нэг харуулсаар одоо энэ текст бүгдийг копитж аваад хүсвэл болохоор энэ текстийг PDF-ээр юм уу, Docs-оор юм уу, эсвэл текст SRT-гээр юм уу ингээ юу яагаад SRT гэдэг чинь одоо шууд нөгөө subtitle маягаар өөр видеон дээр ашиглыг бол татаад авчиж болж байна тийм. За би энийг Docs дээр аваад яг бол энэ дээр ингээд баруун энэ дээр ангуу шууд ийшээ татаад авчихсан. За тэгэнгүүтээ ChatGPT гэдэг юм байдаг шүү дээ тийм ChatGPT. ChatGPT дээр ингээд саяны текстээ оруулаад. Тэгээ энийг rewrite гэдэг юм уу
Эсвэл нэг ямар нэг хэсгийг аваад ингээд дахин шинээр бичүүлж болно. За энэ дээр ингээд би энэ текстийг хараад энэ дотроос би дахиад ургуулад өөрчлөрөө хэд хэдэн блогийн артикл бол гаргаад авах боломжтой байна. Тэг. За тэгээд хэрвээ доод тал нь 30 блогтой блогийн артиклтэй тэгээд 100 артикл хүртэл нийтлэгдсэн ийм блогийн сайт байгаа бол эхний 6 сард бол тэнд бол ямар нэгэн үйл явдал болохгүй, магадгүй 1 жил юуч болохгүй бах. Тэгтээ хэрвээ үнэхээр сайн артикл бичсэн байгаа бол 6 сарын дараа үгүй бол тэгээ индексийн бэклинк гэдэг тиймэрхүү юмнуудаа хийдэг шүү дээ. 100 артикл 1 жилийн дараа бол ердөөсөө насан туршид чинь тийшээ бол трафик бол орно гэсэн. Тэгээ блогийн сайт дээр affiliate маркетингийн аливаа линкуудаа байршуулад та олгосоор ердөөсөө үнэхээр одоо пассив байдлаар тэгээд англи хэл дээр хийчихсэн байгаа бол дэлхийн нийт томцсон долларын орлогыг бол зүгээр унтж явахт чинь зүгээр илэрээд байж явахт чинь ингээд мөнгө бол зүгээр пам гэж ороод. Энэ бол гарцаагүй алгоритм бол тэгж ажилладаг. Тэгээд мэдээж Google-д бол өөрийнхөө блогийн сайтаа таньж цуурцсан байна. Өөрөөр хэлбэл энэ танд нь Google-ийн юмнуудад бол бүртгүүлчихсэн байна. За өшөө дээрэс нь энэ процессыг хурдсахыг гэвэл түрүүн миний дурдсан Pinterest-ийн пинууд тавиад видео пин янз янзын төрлийн пинууд байдаг. За Pinterest-ийн тухай өнөөдөр бол дэлгэрэнгүй нарыг ярихгүй. Пинийг болохоор Баян тансаг улс орнуудын Баян тансаг авгаачул үздэг. Гол одоо орж үздэг ийм одоо олон нийтийн платформ байгаа. За тэрийгээр дамжуулаад өөрийнхөө блогийн одоо артиклууд руугаа оруулна гэсэн. Артикл болгон бичсэн статья болгон чинь өөрөө нэг вебсайт гэж ойлгож болох юм. Тэгэхээр бол нэг блогийн сайт дээр та 100 блог бичсэн байгаа бол танай вебсайт чинь 100 хуудастай 100 пэйжтэй байна гэсэн. Нэг пэйж дээр та 1-2 3 сурталчилгаа байршуулсан байж болно. За тэгээд 100 артикл дээр 3 сурталчилгаа affiliate бүтээгдэхүүн Clickbank, Digista 24 энэ тухай бол дараагийн эпизодууд дээр ярина. Ингээд үзэхэд 300 сурталчилгааг таавал шууд байршуулад за тэгээ 300-аас 10% нь одоо байнга зарагдгийг бодгосоор 30 зүйлийг таавал зөвхөн пассив байдлаар борлуулад байх боломжтой байна. Сар болгон магадгүй 7 хоног болгон борлуулад байх боломжтой. За энэ бол зөвхөн текстээр бичсэн блогийн тухай ярьж байна тийм. Тэр блогуудаа одоо миний хийх гэж байгаа үзүүлэх гэж байгаа энэ аргаар та мөн видео болгоод тэр YouTube-ийн сувг дээр байршуулад байх юм бол тэн дээр ч бас давхар эхний хэдэн жил юу ч өрнөхгүй байж болно. Тэгтээ 6 сар 1 жилээс дараагийн жилүүдэд хуучрах тусмаа дарс одоо хуучрах тусмаа олон чанартай болтогтой адилхан YouTube дээр байршуулсан одоо видео тэгээд нэг нийж нэг одоо сэдвэр байх юм бол хуучрах тусмаа олон их хүн үзэлт бол өөр дээр авдаг. За үзэлт их аваад ирэх юм бол тэгээд бас monetization гэдэг YouTube нь өөрөө мөнгө өгөхөөс гадна YouTube-ээр дамжуулаад өөрсдийнхөө дахиад сурталчилгаануудыг видео болгон дээр тавьж болох юм. За тэгээ эхлэхдээ одоо урт тийм long form видео гэдгийг хийхийн өмнө
тэр сувгаа халаахын тулд хамгийн амархан арга болохоор short form, short YouTube Shorts гэдгийг хийх. YouTube Shorts нь болохоор TikTok-той өрсөлдөж байгаа тул TikTok-ыг одоо хятадын компани нэтэрээгээд ад үзээд байгаа. Тийм учраас Instagram-ын одоо Reels, Facebook-ийн Reels, тэгээд YouTube-ийн Short гэдэг энэ зүйлүүд нэг хэсэгт бүр ардаа тийм самантайгаар ингэж сурталчилж ирсэн бол одоо бол жоохон тэр хандлага нь буурж байгаа ч гэсэн одоо ч гэсэн та юм хийж болохоор байгаа. За Turboscribe руугаа эргэж ороод тэгээд үзье. За одоо энэ дээр яаж яана вэ гэхээр энд нэг хэд хэдэн параграф бүхий ийм текст байна. Энийг би сайтад авчихсан. За 1, 2, 3 дахь параграф дээр айгуу гоё сонин санаа явж байна англиар. A real estate agent is your expert guide through the jungle of the housing market гэж. За тэгэхээр энэ гэр орон сууцны энэ зах зээлтэй үйл хөдлөлийн зах зээлийн одоо jungle дээр jungle ч одоо монголоор юу гэдэг нөгөө орчуулагч нэтгээ ажиглаа. За ийм одоо ширэнгийн юу гэдэг вэ? Ийм юмд одоо төөрөөд ингэж байж идэлчин одоо үнэхээр одоо манай энэ үйл хөдлөлийн энэ нөхцөл байдал үнэхээр тийм биш үү? Энд ямар виста, тийм виста, тийм King Tower, тийм хаан юу ч гэнэ үү, тийм хатан, тийм Queen, тийм river голын тийм юм village шиг тийм village гэдэг чи одоо уул нь тосгон шүү дээ, сум тосгон баймаар юм. Тэгтэл чинь ямар ч village-ийн одоо юу төрөхгүй байж өөрийгөө village гэсэн юу ч гэнэ village гэнэ. Ердөөсөө яг нэрүүдийг авах юм бол ердөөсөө бодлмаар юм амар яг үнэхээр jungle байгаа байхгүй. Тэгээ энэ jungle дотор үйл хөдлөлийн агент нь таныг одоо танд хөтөж болоод ингээд таны хүсэж байгаа тэр зүйлийг чинь мөрөөдөл чинь биелүүлэхэд туслана гэж. They understand the history of sales in the area. Тэр одоо бүс нутагт одоо яг ямар үйл хөдлөх юу аль дүүрэгт ямар төрлийн ямар үнээр яаж борлуулж байгаа энд одоо 100% одоо ажилтдаг учраас илүү их мэдлэгтэй учраас тэд бол тэр түүхэн үйл явцуудыг нь мэдж байгаа. За what dangers to look out for and where you can negotiate. They also walk you through the intense paperwork involved. Ерөнхийдөө баг бүх одоо гол одоо санааг энд базаад ганцхан ийм юм дээр ингээд илчгсэн байна л да. Тэгэхээр энэ том стратегийн бусад зүйлүүдээр ингээд жижиг айгүй олон гой санаанууд байгаа. Тэгэхээр зөвхөн энэ real estate agent is your expert guide through the jungle of the housing market гэдэг энэ санаа тэд ягаад тийм юм бэ гэдэг энэ санааг би зөөр копичих. Энийг ингээд харлууллаа, копидлаа. За тэгсний дараа яах вэ гэхээр олон одоо текстийг видео болгож хувиргадаг AI хиймэл оюун ухааны ийм сайтууд бол маш олноор гарч ирж байна. Гэхдээ чанарын хувьд болохоор янз янз үт юм байна. Тэгэхээр би бол хэд бараг 10-аад юмыг хооронд нь харьцуулсан. Тэгэхээр миний үгэнд итгэж байгаа бол та бол заавал тэрийг хайхнах шаардлагагүй. Тэгээд хамгийн одоогийн байдлаар хамгийн үнэхээр сайн байгаа нь болохоор за Pitori гэдэргээл энэ бүгдийг би оролцуулсан. Тэгэхээр өнөөдөр хамгийн гоё юу байгаа. Хамгийн сайн юу болохоор энэ видео гэдэг ийм юу байна. Энэ видео AI. За тэгээ би тэр юуг нь бичиж үзүүлье. Чаус энэ чинь тэгээд дэлгэц гараад ирсэн байна уу үгүй. За ямар ч гэсэн брэнд дээр нь юуг нь үзүүлээч. Энэ чинь доогоор яваад тэр юу вэ? За энийг хайдлаа Turboscribe дууссан. За AI
Цэг энэ видео цэг IO гэж байгаа юм тийм ээ. За тэгээд эргээд еврог орлоо. За ингэсний дараа сая дээр TurboScribe дээр гаргаж ирсэн энэ YouTube-ийн энэ видеоны текстээс гаргаж ирсэн. Тэр статегоос зөвхөн ганцхан параграфыг би копитж авч байгаа. Тэгээд Create AI видеороо орууллаа. Ийшгээ пестлээ. Ердөөсөө ийм хэм би пестлж байгаа байхгүй. Гэхдээ энд бол хэд хэдэн хөөрхөн санаанууд орчихсон байгаа гэдгийг бол түрүү мэдсэн тийм ээ. За ингэж орууллаа. Тэгээд ердөөсөө generate видео дээр дарахлаа. За тэгэхээр одоо дүн шинжилгээ хийж байна. Analyzing гинэ. Thinking гэдэг чинь одоо бодож юм гинэ. За still thinking үргэлжлүүлээ бодоод л гинэ. За энэ үнэхээр гайхалтай. Энэ бол үнэхээр би хэлий. Энэ бол үнэхээр гайхалтай. За тэгэхээр audience and home buyers те. Home buyers go first time. За home орон сууц судалтай өгч нарт зориулсан видео хийе гэж үтэй. За look and feel inspirational те. Inspirational болог. Тэгээ ямар платформ дээр ашиглах гээд байгаа юм бэ гэхээр YouTube гэж байна, Instagram Reel, Facebook хийх үгээр нь. За Instagram Reel-ийн ийм товчхон богино видео хийх л та босоо. Тэгэхээр би бол Instagram Reel-ийн сонголоо continue. За тэгээ хүлээж байгаарай гэнэ analyzing хийж байна. Шинжилж байна те саяны текст. Хөгжмийг одоо төлөвлөж байна. Planning the music, finding voices. Ямар хүнээр уншуулах вэ гэдэг тэр дуу хоолойг одоо хайж байна. Хөгжмөө олчихлоо, дуу хоолойгоо олчихлоо гэнэ. За энэ бол ингээ үнэхээр айгүй гайхалтай юм гарч ирсэн юм. Би бүр экстэд үзээд вау гэсэн үнэхээр. Тэгээд хамгийн гол нь энэ AI voice нь бол яг амьд хүн ярьж байгаа юм шиг. Thinking бодож түрүүний санааг чинь бүр ингээд дэлгэрүүлээ үнэхээр юун чаж битээ цаашаа. Энэ видео AI өнөөдөр бол үнэхээр галзуу байна. За generating the script гэж байна. Скрипт чинь одоо үүсгэж байна. Саяны зөвхөн ганцхан параграфыг ургуулад одоо үнэхээр солиотой юм болгоно. Одоо би мэдчихэв. Юу гарах юм? Үзье. Тэгээд ийм стрим хийж өтер бол энийг тоглуулахсаар стрим дээр сонсогдох нь үгүй тэрийг би сайн мэдэхгүй байна. Үгүй бол би даунлоод хийгээд яг энэ стримаа дуусгаад би тэр видеог юун дээр тавьчихна. Facebook дээр тавьчих. Тэгээд үзээрэй ердөөсөө story mode дээр тавьчихна. Үнэхээр солиотой юм гарч ирнэ. Солиотой гэдэг нь одоо орчин үеийн хэллэгээр яриад байна шүү дээ. Үнэхээр гоё, аймаар гэдэг юм гарч ирдэг. За navigation synthesizing voice гэж одоо дуу хоолойг ингээд нөгөө илүү амьд болгож ингэж боловсруулж байна. За саяны тэр article-аас TurboScribe-ийн article-аас ингэж явахт нь өсөрч болох нь үгүй үзье. За ингээд энд бол ингээ маш олон ийм санаанууд жижиг санаануудыг ингээд аваад эндээс ямар ч гэсэн 10-20 тийм богино видео бол энэ видеогоор бол гаргах боломжтой байгаа гэдэг нь бол ойлгомжтой байгаамаа гэж үү. Тэгээд ингээд энэ санаа энд бичсэн ердөөс нэг өгүүлбэрт байгаа санааг л задлаад ердөөсөө аймаар болгож байгаа байхгүй. За жишээ realtor-тай ажиллахдаа you get to put yourself in the hands of a professional who has in-depth knowledge of the law. They can see the trends, they know the pricing strategy. За pricing strategy үнийн стратегтэй үйл хөдлөхийн яагаад агентууд сайн мэддэг юм бэ гэдэг. Тэгэнгүүт чинь одоо бас шорт гаргаад ирэхлээр бас зөвхөн үнийн стратегийн талаар амар гараад ирсэн. За тэрийг ургуулад өөртөө тэгээ монголчлоод ингээд ирэхлээр бол
үнэхээр гайхалтай юм гарч ирж байгаа байхгүй. За тэгээд яг хоо Монгол руу орчуулад эргээд нөгөө орчуулгын товчоогоо яагаад сурталчлах болсон бэ гэдгийг тэгэхэд ийм англи дээрээ ингэж гаргаж ирсэн юмгаа Монгол руугаа орчуулад за тэгээд яг цэвэрхэн яг монгол хүн шиг ингээд ярьдаг тийм AI хамаагүй text to audio тэгээ аудио болгодог текстийг аудио бичлэг болгодог ийм одоо AI ямар ч гэсэн нэг юм дээр би харсан юм а веб хөгжүүлэгчдийн групп дээр явж ирсэн үү хаана явж ирсэн ямар ч гэсэн нэлээд цэвэрхэн яг монгол хүн шиг уншдаг тийм AI байна лээ. За тэрийгээр ингээд би зүгээр орчуулад тэрийгээ тэгэл юу ярьсан бахад орчуулгатай бол та бүгд мэднэ шүү дээ. Энэ юу яадаг? SmartCat гэдэг. Энд жишээ home selling checklist гэдээ би орчуулж байна. Үйл хөдлөх хөрөнгө хөдөлтөд анхаарах зүйлс хяналтын хуудас гэдэг. Бас ингээд гаргацсан юм текстийг би энд ингээ монгол болгоод ингээ орчуулж байна. Дотоод үзмжээ сайжруулах хэрэгтэй. Гүн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Паркетын шалбалтгоо, ариун цэврийн өрөөний бэлта зэргийг одоо өнгөлөн цэвэрлсэн байгуулж зохино. Тэгээ байраа зарах гэж байгаа бол өнгийг саармжуулнаа. Хэтэрхий одоо хорцтод голцоо тийм өнгө бол хэрэггүй. Гэр орноо тэр тайз мэд зас чимэх хэрэгтэй. Цэцэг навч тавина гэдэг. Иймэрхүү юм чинь болохоор энэ юугаар SmartCat гэдэг би бол SmartCat их хэрэгэлдэг. Эсвэл надаас энэ SmartCat руу яаж явах вэ? Энэ тухай бас мэдж авч болно. Ингээд олон миний янз янзын орчуулгын прожектууд ингээд ивэж байна. За ингэж тэр ингээд нөгөө видео маань гараад ирлээ. За би юу ч гэсэн тоглолоо. Ердөөсөө 1 минут 8 секундын видео гараад ирлээ. За тэгээд энэ нь би тоглоулахад дуу нь одоо та нар сонсогдох нь үгүй би дараа нь шалгаад хэрвээ сонсогдоогүй зүгээр тийм явсан бол би энэ видеог одоо даунлоод хийчихнэ. Тэгээд тусад нь одоо стори дээр Facebook профайлынхаа стори дээр энийг шууд тавина. Тэгээ юу ясныг та бүгд үзээрэй. За одоо 12 цаг 20 минут болж байна. Тэгэхэд энэ ердөөсөө лайв видеог би хийгээд нийтдээ одоо хэдэн минут болж байна. Тэгэхээр хэдхэн минутын дотор би юм гаргаад ирлээ. За тоглоулъя. GPS, MPS-тэй бид нарыг одоо зөөрлөл та. Энэ агентууд зөвлөл хөдөлгөөний зовчлогч агентууд болохоор GPS тэд нар бүх juicy бүх юм juicy мөсэй гэл амар гоё гоё өгнүүдийг хэрэглээд амар видео гарч. Тийм калорчсан. Амар гоё видео гараад ирж байна. За тэгэнгүүтээ энэ одоо текстийг би бас авмаар байгаа байхгүй. Тэгэхээр видеогоо би даунлоод хийх өмнө edit гэдэг дээр нь ороод тэгээд edit script гэдэг дээр явангууд энэ скриптийн хуулаад авч болох нь үзье. Энэ яг зүгээр юу дээр тэгээд засч масч болох юм байна. Тэгэхээр бол хамаагүй би одоо энийг шууд даунлоод хийгээд тэгээд даунлоод хийсэн видеогоо эргээд би нөгөө TurboScribe руугаа ийшгээ дахиж оруулаад тэгээд ийм текст болгоод авчихна. Тэгэхээр энд байсан ганц параграф ч нь одоо амар гоё текст болсон. За тэр текстийг би одоо блогийн артикл дээр тавина. Тэгээд пин минээрээ ингээд таасан сурталчлаад ингээд ирэхлээр ч бол үнэхээр
амар блог гаргаж ирж болж байгаа байхгүй. Блогийн сайт. Тэгээд 100 блогийн одоо артикл бичсэн байгаад бүгдээрээ ийм чанарыг байвал тэгээ бодтоо. Би тэгээ төгшрөөд өтлөөд өгчээсэн ч гэсэн хамаагүй тэр блогийн сайт чинь пассив байдлаар бол өртсөн. Амар одоо үзэлттэй хандлт юу гэдэг юм те. Тэгээд пассиваар борлуулалт хийгээд байгаа байхгүй. Сурталчилгаагаар нөгөө дандаа affiliate link магадгүй миний өөрийн бас ингээд царайгаа үзүүлээгүй сургалт мургалтын тийм membership гишүүнчлийн сайтууд байж болно. Тийшээ мишээ чинь ингээд оруулаад evergreen гэдэг чинь мөнхийн ногоон ийм цахим бүтээгдэхүүнүүд одоо хийчихсэн бол ингээд аваад их боломжтой. За continue гэдэг дээр зүгээр үнгүүгээр авъя. Тэгээ би яагаад ийм босоо видео болгож татж авч байгаа юм бэ гэхээр үнгүүгээр болохоор энэ watermark гэдэг энэ видеогийн нэг тэмдэг гараад байна л да. Тэгээ хавтгаагаар ингээд авчихлаар юу яагаад вэ? Тэр watermark нь ингээд дэлгэц дүүрэн watermark нь гараад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ видеогийн лого босоо видеонд тэр баруун дэд болон нэг нарийнхан жижиг юм байгаа болохоор бараг анзаарахгүй. За тэгээд эрэнгүүт чинь шууд татаад авчиж байна. Тийм ээ. За энд одоо ингээд татагдчих байна. За ингэж зурна YouTube. За хөрхсөн. Юу болчих вэ? За ингэж өгч байгаа юм байна. За YouTube дээр болохоор жишээлбэл энэ миний сувг байна. Өөрийнхөө сувг руу орлоо. За энэ буян нэмэх ингээд Remax Black агентийн сувг байгаа. Гэхдээ энэ би бол Монгол аудиост яаж байгаа. Хүсвэл шинэ аккаунт яаж үүсгэх вэ? Add account гэдгээр ингээд дахиж одоо sign up хийгээд өөрөөр хэлбэл би YouTube дээр болохоор хэдэн одоо юу сувгтай байж болох байхгүй. Жишээлбэл над дээр ингэхлээр digital marketing-ийн boss гэдэг сувг байна, Groupzilla Dinosauric гэдэг орсоор байдаг сувг байна, travel blog monsters гэдэг сувг байна, Woodpecker News байна, System Warriors гэдэг сувг байна. The view all channels гэдэг ингэхлээр миний зөвхөн энэ дандаа миний юм сувг шүү дээ. Тэгээ би дахиад ингээд all channels, view all channels гэдэг рүү ингэж ороод ингээд одоогийн байдлаар 1 2 3 4 5 6 сувг надад байгаа юм байна. Create channel гэдэг дээр дарлаа. Тэгэл энэ дээр одоо юу гэдэг real бла. Одоо юуны тухай би юу яаж чинь тэр сувгийн нэг нэр өгөөл тэгэл энэ нөхцөлийн зөвшөөрж байна. Create гэдгийг дараад би тэгээ шинэ сувг гаргаад ирлээ. За тэгээд тэрэн дээрээ видеого апплод хийхдээ бол гар утаснаас шортыг болохоор гар утаснаас шорт гэдэг дээр нь тавиад апплод хийчихнэ. Тэгээд нөгөө олон видеонуудаа апплодлоод байхлаар өдөр болгоно нэг 2 шорт юм уу ингээд тавиад авахлаар бол алгоритм нь за одоо 3 4-ийг тавиал тэгэл бүр солиотой юм болно. Тийм. Тэгээ YouTube дээр тавьчихсан тэгээ мөн Instagram Reel болгоод тавьж болж байна. Facebook Reel болгоно. За тэгээ мөн одоо TikTok дээр тавина. За ингээд ирэхлээр нөгөө omnipresence гэдэг юм ярина.
юу яагаад авч байгаа. Ердөөсөө хаа сайгүй TikTok дээр ч нөгөө буян нэмэгч яваад байдаг, Instagram дээр ч яваад байна, Facebook дээр яваад байна, YouTube дээр явж байна, LinkedIn дээр байж байна. За тэгээ X буюу нөгөө хуучнаар Twitter дээр бас тавина. Юу бичих үү, ямар видео тавих үү, ямар зураг тавих үү. CapCut дээр энэ сэдвээ өгөөд бас AI-ийн тусламжтайгаар фото зургууд гаргаад ирж болно. За текстийн дараа өөр яг LinkedIn дээр тавина. Instagram-ийн thread дээр тавина. Тэгээ Google дээр нөгөө гол вебсайт маань болохоор ердөөсөө нөгөө omnipresence гэж хаа сайгүй оршин тогтох гэдэг. За нөгөө видео маань энд ингээд татагтаад ирсэн. Даунлодлоод авсан. Байна. За энэ видеог би одоо шууд үзүүлчих бас болно. Тэг. Ийм байна. За тэгэхээр юу өсрөг вэ? За энэ саяны видеого би үзүүлээ дээ. Тэгэхээр яаж үзүүлэх вэ гэхээр энд бас нэг арга бий. Одоохон би энэ StreamYard руу гадтаад тэгээ одоо яг ямар видео хийгээд авсныгаа үзүүлээ. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай видео. За тэгэхээр яг нэлээд новшуу юмнууд яриад байгаа боловч энэ аргыг одоо мэдээд авчвал яг энэ сая үзүүлсэн TurboScribe гэдэг зүйл байна тийм. Брэнд дээр нь TurboScribe гэдэг. TurboScribe AI энийг ашигласан. За тэгээ энэгээр бол нөгөө YouTube-ийнхаа видеог скрипт текст болгоод авсан. За дараа нь тэр текстээс зөвхөн ганцхан параграфыг сонгож аваад гол одоо санааг нь агуулсан. Тийм параграфыг AI энэ видеоцыг аяа гэдэг рүү хийгээд тэгээ видео генерашн гаргаад за ингээд ирэнгүүт ямар видео бидэнд хийсэн бэ гэхээр одоо үзье. This is why you need a real estate agent in today's market. They're like a GPS for your home buying journey. Imagine this. You're searching for your dream home. You're excited, but also a bit overwhelmed. That's where a real estate agent steps in. These pros know the market inside and out. They've got all the juicy details about the neighborhood's history, past sales, and even those hidden pitfalls. No more guessing games. And let's talk paperwork. Right? Real estate agents handle it all. The forms, the fine print, and the legal stuff. Think of them as your personal paperwork ninja. Plus, they're master negotiators. Not only can they help you get the best price, but they also know when and where to push back. You're not just saving money, you're gaining peace of mind, but wait, there's more. Real estate agents also have a treasure trove of connections. Need a trusted home inspector? They've got you. How about a reliable mortgage broker? Covered. So, whether you're a first-time buyer or a seasoned pro, remember, a real estate agent is your best ally in the housing jungle. Ready to find that dream home? Partner up with a real estate agent today and turn that jungle into your own personal paradise. Happy house hunting. За, ийм байна. Тэгэхээр ердөөсөө хүний видеоны юг ингээл текст болгоод тэндээс би ганцхан параграф авахд нөгөөдөг чинь өргөжүүлээ бла 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 ийм видео болгоод авчиж байна. Хүсвэл энэ саяны дуу хоолойг зүгээр MP3-аар татж аваад Canva руу оруулж агаад тэгээд нөгөө юу гэдэг вэ? Pixel, Mixel эдрээс арай өөр видео ард дахь тэр видеонд таалагдахгүй гоо. Өөр гоё видеонууд авч агаад Canva дээр хэвлүүллээ. Тэгээд эсвэл өөрийнхөө зураг мургаа өөрийнхөө ангиж өгч байгаа. Юм орууллаа, Remax-а тавьлаа. Ингээд видео болгоод авчиж байна. Саяны текстийг эргээд би TurboScribe руугаа оруулаад тэгээд юу ячиж болж байгаа маа. Recent files гэдэг дээр орлоо. Transcribe file, browse. Саяны видеог чинь энд орууллаа. За тэгээд саяны видеог эргээд би TurboScribe руугаа хийгээд одоо саяны тэр бай бла 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 гэж байгаа. Тэр текстийг би doc дээр одоо авъя. Docs дээр авсныгаа би юу орчуулъя гэж бодоод байгаа шүү дээ. Монгол болгоод тэгээ Монгол дээр бла 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 уншаад
Тэгээд надад бол видео контент гараад ирж байна. За хичээлээ transcribe. Transcribe ихлээр navigate in the housing jungle with a real estate agent гэж байна. За энэ видео энэ дээр ингээд гараад ирж байна. Гэхдээ би энэ чинь уучлаарай юугаа дэлгэцээ үзүүлж байгаа тийм хэрэгтэй байхгүй. За ингээд нөгөө TurboScribe руу түрүүний үзүүлсэн видеог оруулсан ингээд transcribe хийчихлээ. Ингэнгүүт текст нэнд гараад ирж байна. This is why you need a real estate agent today. They are like GPS for your home buying journey. Сака download docs-ор би татчихлаа. Ингээд татсан байна. За тэгэнгүүт би smart cut руугаа орлоо. Create project. Select file хийлээ. Downloads. Тэгээ navigate in the housing jungle гэдэг текст чинь энэ байж байна. Open. Next. Тэгээд эн чинь монгол нь биш, English байсан шүү дээ, English. English USA байсан тийм ээ. За USA хэлээ. Монгол болгоно аа, монгол нь гिचглээ. Тэгэл finish. За тэгэнгүүт navigate in the housing jungle with expert real estate bla bla гэдгийг одоо smart cut руу хийлээ. Тэгээд 88 за апплод хийчихлээ. Ингээд ороод ирэхлээр чи шууд ингээд гараад ирж байна. За энийг ингээд явахлаар ийм учраас өнөөгийн зах зээлд үл хөдлөх хөрөнгөний агент хэрэгтэй байна. Тэд таны за яг үл хөдлөх орон сууц судалтай авах аялалттай GPS шиг байдгаа гэдэг. За яг энэ миний ингээл засаал. Үүнийг төсөөлөд үзтээ гэл тэ. Ингээл орчуулаа явчих. Та мөрөөдлийн байшингаа хайж байна уу? Хайж байна гэж бодоод үзье юм үзье. Энийн засчлаа та сэтгэл хангалуун байна. Гэхдээ бас жаахан санаа зовсон байна. Тэ мэ? Тийм учраас энд одоо үл хөдлөх хөрөнгөний агентын хийх ёстой алхам гарч ирнэ ч гэх юм уу. За илүү монгол болгоно л доо. Эдгээр давуу тал нь зах зээлийг дотор болон гадна талаас нь яа тэгээд эднэр бол мэддгээ гэх. За энэний тэгээд монгол болгоод ингээд засчин ийм жоохон текст. За тэгэл энийг би одоо дараа нь юм дээр монголоор бла 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 гэдэг уншчихлаа. Тэгээд гараад ирж байгаа юм аа. За ийм юм өнөөдөр хуваалцлаа. Тэгээд хэрэгтэй байсан байх гэж бодож байна. Зүгээр нэг видео 58 минут стрим хийсэн байна. За 60 минут яг 1 цаг хийхэд бол нэг видео болон нэг блогийн артикл, бэлэн артикл за тэр нь тэгээ монгол болоод орчуулагдсан. Тэгээ монгол видеоны одоо контентыг бол шууд гаргаад ирчихэж шүү дээ. Ердөөсөө 1 цаг хэтрэхгүй одоо яг би стрим эхлээд яг 59 минут болсон байна. За тийм учраас энэ видеод энэ одоо үзүүлээд байгаа AI энэ видеог ашиглаад мөн одоо хоёр дахь нь болохоор TurboScribe-ыг ашиглаад яг энэ дээр үзүүлсэн шиг та бол өөрийнхөө контентын агуулгыг өртсөө 10 дахин 100 дахин үржилж болон өөрийнхөө толгойд байгаа нэг өчүүхэн санааг өртсөө ургуулад ингээд ном бичих хүртэл нь одоо ийм амархан 1-2 цагийн дотор өртсөө ингээд хийж байгаа нь үнэхээр гайхалтай. Тийм учраас жоохон англи хэл мэдэх ёстой, мэдэхгүй бол Google Translate гэдэг юм байна. Google Translate-ээр зүгээр монголоор бла бла гэж хэлэхэд чинь бла бла гэж орчуулчин. За тэрийг copy paste хийлээ саяны turbo AI энэ видео мэдээр орууллаа. Тэгээд танай видео чинь бэлэн. Ийм амархан ийм сайхан ертөнцид өнөөдөр амьдарч байна гэдгийг өнөөдөр хэлэх гэсэн юм аа. За тэгээд өнөөдрийнхээ гол сэдв зараа дахиж нэг явуулаад
Тэгээд энэ хүү мөнгө подкастд дуусгая. За бай. Сайхан амарцаагаарай. Мөнгө хийх бол амархан шүү. Тэгээд сайхан унтцгаая. За бай. Дараагийн эпизод хүртэл баярлалаа.